За сайн байцгаана уу? Сайн байна. Эрхэм одоо ерөнхий сайдын бас энэ өдрийн амрыг айлтгая. Тэгээд өөрийнхөө асуултыг асууя. Тэгэхээр 3 асуулт бэлдсэн ч гэсэн бусад гишүүдтэй маань санал маань давхцаж байгаа учраас нэг л асуултыг онцлон асууя гэж бодлоо. Энэ хуулийг бас иргэний нийгмийн байгууллагууд иргэд нэлээд хүсж эрэлхийлж байгаа учраас тэдний хүслийг бас дэмжиж энийг асууж байгаамаа. Тэгэхээр шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн тухай ийм нэмэлт мэдээлэл авах зорилготой ийм асуулт. Дэлхий дээр нүүбийн авилгын эсрэг конвенцэд нэгдсэн 140 гаруй улс байдаг. Та сайн мэдж байгаах. Үүнээс 59 шүгэл үлээгчийн тухай хуулийг хэрэгжүүлдэг. За Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенцэд 2005 онд нэгдэн ороод улсын хурлаарс 2хан баталсан. Тус конвенцийн 33 дугаар зүйлд оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоогсон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотлогоог сайн санааны үүднээс үндсэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шудраг бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн орчинд тогтолцоонд нэвтрүүлэх мөн зан оруулах асуудлыг авч үзнэ гэж тунхагласан. 2021 оны 11-р сарын 11-нд Засгийн газрын хуулийн төслийг Улсын хурал дөргөн мэдүүлсэн. Улсын хурал 1 жилийн дараа буюу 22 оны 10-р сард хэлцээд энэ бол чухал ач холбогдолтой хууль мөн гэж үзээд хуулийн төслийг анхны хэлцүүлэгч шилжүүлсэн байдаг. Энэ үед бас Зандан шатар ерөнхий сайд та даргалж байсан юм байлээ. Тэгэхээр энэ хууль одоо хүртэл батлагдаагүй байна. Та энэ шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах чиглэлээр ямар ахиц гаргах амлалт өгч чадах вэ гэсэн тодорхой асуултыг асууя. За баярлалаа. За энэ хуулийг шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх бид авилгатай тэмцээн газарт бас санал болгож тэнцэнээс төслийн анхны хуулийг боловсруулж өргөн бариулах ажлыг зохион байгуулж энэ чухал хуулиа гэж үзэж ажиллаж ирсэн юм. Тэгээ харамсалтай нь энэ хууль бол бүлгүүдийн түвшинд дэмжигдэж чадаагүй хэлцэгдэж батлагдаагүй. За 2025 онд энэ хуулийг бол бид дахин өргөн барьж хилцүүлэхээр төлөвлөж байна. Ер нь энэ Монгол улсад авилга хулгай ашиг сонирхлын зөрчилийг мэдээлсэн иргэдийг хамгаалах, дэмжих, эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль тогтоомж одоогор байхгүй байна. Энэ дээр одоо энэ томоохон хэрэг явдлууд дээр нүүрсний хулгайч гэдэг юм уу, чагсаал цуглаан болоод байдаг томоохон хэргүүдээр шүгэл хүлээх зориг гаргасан иргэдийг дарамт тушхамдсан гэмт хэргийн хохирч болох юм эрсдэлд оруулж яана гэж олон улсын байгууллагууд үзсэн байдаг. Ийм учраас шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын анхдагч хуулийн төслийг боловсруулах үйл явц бол одоо хэд хэдэн үе шаттай өрнөж байгаа. За энэ бол авилгын эсрэг хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй хамт явж байгаа бөгөөд авилгын талаар мэдээлсэн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хамгаалах, урамшуулах, зохицуулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлтэй хамт явж байгаа. За энэ төслийн гол агуулга бол аюулгүй байдлыг нь хамгаалах, эрсдэл учрахаас хамгаалах, одоо гэмт хэргийн хохирч болохоос хамгаалах, эрх зүйн балхааг бий болгоно, хамгаалалт дэмжлэг үзүүлнэ, төрийн болон хувийн хөгжлийн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд яллах, эрүүгийн хариуцлага татах, дарамтлахаас одоо хариуцагчийг хамгаалах, мэдээлэгчийг хамгаалах, за урамшууллын тогтолцоо, одоо хэмжээний авилгалын ч юм уу одоо мөнгө зөнг тарааж байгаа асуудлуудыг мэдээлээ тэрэнд нь одоо төлбөрийн тодорхой хувиар урамшуулдаг байх гэсэн ийм зохицуулт гэж байна. Энэ хуулийг бол 25 онд өргөн барихаар засгийн газрын саяны 7 сарын 3-ны 02 дугаар тогтоолоор үүрэг болгосон байгаа. Авилгатай тэмцэх багц хуулиудын хүрээнд. За энэ бол бодиттой шинжил болно. Иргэдийн эрх аюулгүй байдлыг хамгаална. Одоо энэ хууль зүйн дотоод иргэн сайд. За 1 минут. За одоо манай хууль зүйн дотоод иргэн сайдаар томилогдсон энх хоёр ч гэсэн энх хоёр гишүүн ч гэсэн шүгэл үлээгч Монгол улсын засгийн газар ч гэсэн өөрөө бас шүгэл үлээж байгаа. Ингэжээж бид нийтийн дунд бий болсон энэ ард иргэдийнхаа хүсэл эрмэлзлийг илэрхийлж байж одоо шүгэл үлээж байгаа засгийн газар ч гэсэн шүгэл үлээгчээ хамгаалах болно, шүгэл үлээгчтэй хамгаалах болно. Гагцхүү энэ нь бодиттой хэн нэгний иргэний эрхийг гутаах, доромцох чиглэгдсэн биш, бодиттой байх ёстой, нийтийн эрх шиг хамгаалах чиглэгдсэн байх ёстой. Ийм учраас энэ эрх зүйн зохицуулт ус нарийн зохицуулалт хамгаалалт бас шаардсан юм хуулийн төсөл байх ёстой гэж бодож байгаа. За 1 минут тодруулъя. За товчхон базаад хэлэхэд ер нь бол энэ хууль эрх зүйн орчин бүрдснээр хамгийн гол нь одоо хүний эрхийн хуулийн хэрэгжилт биелэх нөхцөлийг илүү бүрдүүлэхээс гадна
ямар ч иргэн одоо төрийн үйлчлэгийг альва одоо бидний хэлж заншсанаар арын хаалгагүйгээр тэгш хүртээмжтэй авахын болцоо нэмэгдэнэ. Улмаар аль тал нь хариуцлагатай байснаар төрд итгэх итгэл хамгийн гол нэмэгдэх юм аа. Хамгийн одоо макро түвшинтэй товчлоод хэлэхэд Монгол улсын хөгжлийг л дагуулна, нийгмийн эрүүл уур амьсгалыг бий болгоно, би энийг хардах, түрүүний уянгаа гишүүний хэлсэнчлэн онлайнаар би энэ бүүлэдэж элдв нэр төрд нь халдах гэх мэт одоо бүх одоо асуудлуудад орвитой нэмэр болохгүй цуул учраас энэ асуудлыг шийдэхэд гар бие одоо оролцсон энэ санаачлагыг хэрэгжүүлэх байх гэж найдаж байна, итгэж байна. За баярлалаа хариулсанд.